бүхэндээ энэ 7 өдрийн том мэдээллийг хүргэж байна. Freshman Leadership хөтөлбөрийн хүрээнд ерөнхий мэдлэгээ сэрцгой тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Суурь шинжлэх ухааны тэнхимэнд уламжлалт ажил болох ерөнхий мэдлэгээ сэрцгой тэмцээнийг ЭМЗ эмийн үлдэр инженер технологийн хөтөлбөрийн 1-р курсын оюутнуудын дунд 2026 оны 5-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээний хэм болон биологи, ургамал судлалын хичээлүүдийн мэдлэг, ур чадварыг сорих, багаар ажиллах болон бүтээл сэтгэлээ хөгжүүлэх зорилготой юм а. Тэмцээний шилдэгүүдээр дараах ангиуд тодорч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Химийн хичээлээр 1-р байр ЭМЗ 101-р анги, 2-р байр ЭМЗ 102-р анги, 3-р байр эмийн үлдэр инженер технологи 101-р анги, биологи, ургамал судлалын хичээлээр 1-р байр ЭМЗ 102, 2-р байр ЭМЗ 103, 3-р байр ЭМЗ 104, шилдэг ангиар ЭМЗ 102-р анги шалгарав. Хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлийн шинжилгээ чимэг ЭМЗ шинжилгээ ухааны сургууль дээр ажиллалаа. ЭМЗ шинжилгээ ухааны сургуулийн ЭМЗ бакалаврын хөтөлбөрт хүндлэнгийн үнэлгээ их магадлан итгэмжлэлийн шинжилгээ чимэг 2026 оны 5-р сарын 4-өөс 5-ны өдрүүдэд тус сургууль дээр ажиллалаа. Шинжилгээ чимэг нь магадлалын итгэмжлэлийн шалгуур шаардлагын хүрээнд сургалтын хөтөлбөрийн чанар, сургалтын орчин, багш боловсон хүчин, оюутны хөгжил болон сургалтын үйл ажиллагаанд хүндлэнгийн үнэлгээ хийсэн байна. Мөн үнэлгээний хүрээнд сургуулийн удирдлага багш ажилтан оюутнуудтай уулзалт зохион байгуулж сургалтын орчин нөхцөл болон хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцжээ. Энэхүү үйл ажиллагаанд боловсролын чанарыг сайжруулах, олон улсын жишгт нийцсэн сургалтын орчныг бэхжүүлэхэд чухал ажил баталтай арга хэмжээ боллоо. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip. Freshman Leadership хөтөлбөрийн хүрээнд Young Research судалгааны төсөлт ажлын шалгаруулалт амжилттай явагдаж өнгөрлөө. Суурь шинжлэх ухааны тэнхим болон эрдмийн сургууль хамтран Freshman Leadership хөтөлбөрийн хүрээнд Young Research судалгааны төсөлт ажлын шалгаруулалт 2026 оны 5-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг ажлын зорилго нь ЭМЗ эмийн үлдэр инженер технологи, эм найруулагч хөтөлбөрийн 1-р курсын оюутан залуусыг эрдэм шинжилгээ судалгааны ажлыг сонирхол төтлөх, олон талт их сурвалжаас мэдээлэл хайх, боловсруулах, илтгэх болон постэр бэлтгэх, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд 3 үе шаттай зохион байгуулалт сүүлийн шатанд 15 баг постэр бэлтгэж 9 баг аман илтгэл амжилттай хэлэлцүүлв. Шилдэг илтгэлээр 1-р байранд хошивүр дулааганаар О оюун заяа энэ бат очор О намун дээрийн багт хэрэгүүлсэн бол 2-р байранд өргөн навчис тайжин жинсээр Б бэлэгма С даштын барил О оюун төгстэй баг оржээ. 3-р байранд сагсай чонын өргөс Ö силэгма Г сугэр цолмон А алтан сэлмийн баг орсон байна. Шилдэг постэр 4-р байранд их шүүдэргэнд Б саран гэрэл Д анх заяа Т наран солонгийн баг орсон бол 5-р байранд булцууд төвлөн Д наран туяа Б мөнхсарал С эрхэм бэлэг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Амжилттай оролцсон оюутнуудаа баяр хүргэж сургуулийн өндөр амжилт хүсье. ЭМЗ шинжлэх ухааны сургуулийн сургуулийн тэнхимийн багш оюутнууд болон нөрсийн клубын хамт олон 2026 оны 5-р сарын 16-ны өдөр Батцамбүр дэх Ахмад насны үндэсний төвд сайн улсын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд тус төвд үйлчлүүлж буй 208 Ахмад настанд гарын бэлэг ахын асаргаа сувилгааны хэрэглэгдэхүүн гардуулж өгч 118 Ахмад настанд асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлвэ. Мөн багш оюутнуудын бэлтгэсэн мэдлэгийг төлөвлөж Ахмад наснуудтайгаа хамтдаа халуун дулуун урамсгалд нэг өдрийг өнгөрлөлээ. Энэ 7 хоногийн онцлог мэдээллийг хөрвүүлээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.